Skyline хэрэглэгчдтэй FreeBasics үйлчилгээг хэрхэн ашиглах талаар зөвлөмжийг хүргэе. Та FreeBasics-ээр дамжуулан хамгийн их хандлттай 20 гаруй вебсайтуудад ямар ч хүн төлбөргүйгээр хандах боломжтой. Юуны өмнө та гар утасныхаа датаг хасаана. Үүний дараа гар утасны веб бүтц рүү ороод www.freebasics.com сайт руу хандна. Та Skyline сүлжээнд FreeBasics-ээр дамжин орвол түгээмэл вебсайтуудад үнэгүй зочлох боломжтой гэсэн нүүр хуудас харагдана. Үргэлжлүүлэх товчийг дарснаар FreeBasics үйлчилгээг ашиглахад бэлэн болно. Хэрвээ та Android үйлдвэрлэлийн системтэй гар утастай бол суулгах товчийг дарж аппликейшн татна. Аппликейшн татахад үн төлбөргүй. FreeBasics-ээр дамжуулан Facebook-ийг үнэгүй ашиглаж үзүүлье. Нэвтрэх нэр нууц үгээ бичин логин дарна. Үнэгүй Facebook-ээр та зураг болон видео харах боломжгүй. Харин статус бичих, лайк дарах, комент бичих, шеэр хийх зэрэг үйлдэлүүд боломжтой. Одоо бүгдээрээ мэдээлэл уншицгаая. Энд харагдаж байгаа бүх мэдээллийг уншихад үн төлбөргүй. Одоо Wikipedia сайтаар зочилцгаая. Энэ сайт нь чөлөөт нэвтрхий тал бүхий танин мэдхүйн мэдээллийн сайт юм. Харин одоо өнөөдрийн телевизийн хөтөлбөрийг харъя. UBS телевизээр юу гарахыг сонирхцгаая. Одоо бүгдээрээ өнөөдрийн цаг агаарыг харцгаая. Хэрвээ та Facebook үзхийг хүсэн зураг болон видеон дээрээ дарвал төлбөртэй гэсэн анхааруулга харагдах ба континент товчийг дарахад нэгжтэй бол нэгжнээс, дата багцтай бол дата багцаас тооцогдно. Бидний туршлагын дугаар маань нэгжгүй дугаар байсан тул буцах товчийг дарлаа. За ингээд бидний бэлтгэсэн видео зөвлөмж маань дуслаа. Баярлалаа.